Та нэмэгдсэн үртгийн албан татварын тайлангаа зөв тайлагнаж чадчихна уу? Нэмэгдсэн үртгийн албан татварын тайланд худалдан авалтын хаслтыг борлуулалтаа уялдуулан хэрхэн хийх талаар бүгдээрээ жишээн дээр авч үзье. Манай жишээн дээр уулуурхайн олборлолт борлуулалт хийх тусгай зөвшөөрлөлтөй А компани жишээг авсан байна. Тухайн компани маань эрчим хүчний хөрөн нүүрс олборлон мөн зарим хэсгийг нь коксчлон борлуулдаг. За тухайн тайлан хугацаанд орон нутгийн дулааны цахилгаан станцад буюу дотоодын борлуулалтаар 1.8 тэрбум төгрөг. За мөн дотоодын борлуулалт олон улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллагад 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. За Б улсад экспортлсон хоёр төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүн байна. Энэ нь нэгдүгээрт нь хөрөн нүүрсийг 1.2 тэрбум төгрөгөөр борлуулсан. Коксчлсон хөрөн нүүрс буюу уулуурхайн эцсийн бүтээгдэхүүн 1.3 тэрбум төгрөгөөр борлуулжээ. За тайлан хугацаанд дотоодын зах зээлээс худалдан авсан 1.5 тэрбум төгрөгийн худалдан авалтанд нэмэгдсэн үртгийн албан татвар төлсөн нь цахин бадаанаар баталгаажсан. За импортоор нүүрс коксчлох бодис худалдан авахд зориулж тэг 100-3 тэрбум төгрөгийн нөөц төлсөн гайлийн мэдүүлгээр баталгаажсан байна. Тэгвэл бүгдээрээ тухайн сарын тайланд хасагдах нөөтийн хэмжээг тодорхойлъё. За тухайн тайлан гарахдаа нөөтийн хэмжээг хасагдах нөөтийн хэмжээг тодорхойлохдоо борлуулалтын орлого дээр ихний ээлжинд дүн шинжилгээ. За дотоодын зах зээл борлуулсан бараа. Үүн дотроо орон нутгийн дулааны цахилгаан станцад нийлүүлсэн бараа. Энэ дотоодын зах зээл борлуулсан бараа учраас нэмэгдсэн үртгийн албан татварын 10%-аар ногдуулнаа. Тухайн борлуулалтын орлого олоход зориулан дотоодын зах зээлээс буюу импортоор худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн нөөтийг хасалт хийх эрхтэй. Тэгэхээр тухайн борлуулалтанд ногдох худалдан авалтын хасалтыг хийх нэ. За дараа нь дээд төсөл хэрэгжүүлэгч байгууллагад нүүрс борлуулсан. За тэгвэл энэ борлуулалтын дээрээ нэмэгдсэн үртгийн албан татвараа яаж тооцох вэ гэхээр хуулийн дагуу 13.1-3 заасны дагуу чөлөөлөгдөнө энэ борлуулалт маань. За энэ борлуулалт болохоор тухайн төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь худалдан авахтаа чөлөөлтөй эдэлдэг байгаа. Хуулийн 14.10 заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллага буюу 13.1-3 заасан бараа ажил үйлчилгээ борлуулж байгаа тохиолдолд худалдан авалтын хасалтыг хийнэ гэж заасан байна. Тэгэхээр хасалт хийхнэ. За дотоодын борлуулалт маань нэг нь 10% ногдох нь, нэг нь чөлөөлөгдөх нь. Тухайн борлуулалтанд ногдсон хасалтыг аль алинд нь хийнэ гэсэн үг ээ. За дараагийнх нь өгүүлбэрт маань экспортод гаргасан хоёр төрлийн нүүрс байгаа. За нэгдүгээрх нь болохоор коксчлсон хөрөн нүүрс. Коксчлсон хөрөн нүүрс нь засгийн газрын тогтоолоор уулуурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. Тэгэхээр коксчлсон хөрөн нүүрс маань энэ тогтоолоор ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн болж байгаа. Тэгэхээр нөөтийн хуулийн 12.1-ийн 7 заасны дагуу ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргасан тохиолдолд тэг хувь хэмжээг нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулна. Тэгвэл тэг хувь хэмжээгээр нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулж байгаа 10% хэмжээгээр нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулж байгаа тохиолдолд нэмэгдсэн тухайн борлуулалтанд зориулан худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн үртгийн албан татварыг төсөв төлөх нөөтөөс хасаж тооцноо. За дараагийн экспортод гаргасан бүтээгдэхүүн маань нөгөө зарим хэсгийг коксчулдаг гэсэн, зарим хэсгийг түүхээр нь гаргадаг гэсэн тийм экспортод. Бусад хөрөн нүүрс албан татвараас чөлөөлөгдөх заалттай. Тэгэхээр хуулийн 13.1-13 заасны дагуу албан татвараас чөлөөлөгдөнө. Уулуурхайн эцсийн бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүн. Тэгвэл хуулинд юу гэж заасан бэ гэхээр нэмэгдсэн үртгийн албан татварын 13.6-гийн 3-т зааснаар чөлөөлөгдөх борлуулалттай холбоотой худалдан авалтын хасалтыг хийхгүй гэж заасан байна. Тэгвэл экспортод гаргасан хөрөн нүүрсний хувьд чөлөөлж байгаа орлогын хувьд түүнд зориулан худалдан авсан бараа ажил үйлчилгээний төсөл нөөтийг хасахгүй нэ гэж ойлгох хэрэгтэй. Орон нутгийн дулааны станцад буюу дотоодод борлуулсан 1.8 тэрбум төгрөгийн нөөтөн дээр 10% буюу 180 сая төгрөгийн нөөт төсөв төлөх нөөт гаржээ. Олон улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллагад дээд тэг 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ нь 13.1-3 гэх заалтаар чөлөөлөгдөнө.
За Б улсад экспортлсон коксчулсан хөрөн нүүрс нь уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн учраас нэмэгдсэн үртгийн албан татварын хуулийн 12.1-7 заасны дагуу тэг хувийг нөөт ногдно. Экспортлсон хөрөн нүүрс нь эцсийн бүтээгдэхүүний жагсаалт хамаарахгүй учраас чөлөөлөгдөх борлуулалт болно. Тэгэхээр тайланд сард төсөвт 180 сая төгрөгийн нэмэгдсэн үртгийн албан татвар төлөхөөр тооцоологдож байна. За одоо нэмэгдсэн үртгийн албан татварын хасалтаа хийнэ. За тэгвэл дотоодын зах зээлээс худалдан авсан 1.5 тэрбум төгрөгийн худалдан авалтанд нөөт төлсөн. За тэгэхээр энэний нөөт нь 150 сая төгрөгийн нөөт. За импортоор нүүрс коксчуулахад зориулан бодис худалдан авсан тэг 103 тэрбум төгрөг. Энэ 30 сая төгрөгийн нөөт. За хасагдахгүй нөөт нь 40 сая төгрөг гэж тооцоолжээ. Тэгвэл энэ хасагдахгүй нөөтийг хэрхэн тооцоолсон бэ? Хуулийн 14.9-т заасан байгаа. Албан татвар суудлагын тулгч нь үйлдвэр үйлчилгээний зорилтоор импортоор оруулсан буюу худалдан авсан бараа ажил үйлчилгээний зарим хэсгийг нь татвар ногдох орлогод, зарим хэсгийг нь албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход зориулан худалдан авсан бол тэр борлуулалтад зориулсан худалдан авалтыг хаснаа гэж заасан байна. За тэгэхээр манай жишээн дээр 1.8 тэрбум төгрөг нь 10% ногджээ нөөт. Тэг 1.2 тэрбум төгрөг нь нөгөө төсөл хэрэгжүүлэгч байгууллага чөлөөлөгдөх борлуулалт. Гэхдээ яасан бэ гэхээр энэ 14.10 заасны дагуу энэ хасагдахгүй нөөт гэдэгт хамаарахгүй гэж тусгаалсан заалттай. За тэгэхээр энэ бас яаж юм? Хасагдахгүй нөөдөд тооцогдохгүй нэ. 1.3 тэрбум төгрөг тэг хувийн нөөт ногдуулсан энэ худалдан авалтын хасалтыг хийн. Нийт 4.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоноос манай жишээн дээр зөвхөн экспортод гаргасан уул уурхайн эцсийн биш бүтээгдэхүүн буюу түүхийн нөөцний борлуулалтын 1.2 тэрбум төгрөгийн борлуулалтанд ногдох худалдан авалтанд төлсөн нөөтийг хасахгүй нэ. Тэгэхээр бүгдээрээ тооцоолж үзье 14.9 заасны дагуу 4.5 сая төгрөгнөөс 1.2 тэрбум төгрөг нь чөлөөлөгдөх буюу худалдан авалтын хасалт хийхгүй орлого байна. Тэгэхээр 1.2 тэрбум төгрөг маань 26.67% эзэлж байна. Тэгэхээр нийт 150 сая төгрөгийн худалдан авалтын 26.67 40 сая төгрөг нь хасагдахгүй нөөдлөх нэ. Тайлангийн хасагдахгүй нөөт хэсгээр тавьж өгнө шүү дээ. Одоо төсөвт төлөх нөөт нь 180 сая төгрөг. За тэгвэл 150 сая төгрөгнөөс хасагдахгүй 40 сая төгрөгнийхөө нөөтийг хаслаа. 110 сая төгрөг. Харин тэр бусад яг тусгайлсан эцсийн бүтээгдэхүүн гаргахад зориулан худалдан авсан худалдан авалт 30 сая төгрөгийг хасна. Ингээд нийт 140 сая төгрөгийн нөөт тайлан хугацаанд хасагдах нэ. За ингээд нийт төсөвт төлөх нөөтийн хэмжээ 180 сая төгрөгнөөс 140 сая төгрөгийг хаснаа. Буюу бидний жишээний одоо асуулт нь тухайн сард хасагдах нөөтийн хэмжээ хэд вэ гэхээр 140 сая төгрөг юм а гэж жишээ гарч байна. Ингээд та бүхэн нэмэгдсэн үртгийн албан татварын тайлангаа гаргахдаа худалдан авалтын хасалтыг хэрхэн хасах вэ? Хувь тэнцвүүлж хэрхэн хасах вэ? Борлуулалтын орлогодоо нэмэгдсэн үртгийн албан татварыг хуулийн дагуу хэрхэн ногдуулах вэ? Ногдуулсан буюу чөлөөлөгдөх борлуулалтанд зориулан худалдан авсан худалдан авалтын хасалтыг хасдаг тохиолдол байдаг юм байна. Хасахгүй тохиолдол байдаг юм байна гэдгийг бүгдийг нь бүгдээрээ жишээн дээр тайлбарлаа. Та бүхний бизнесийн ажилд амжилт хүсье.